time for no distractions. Yeah, and you know it's going down. Yeah, get ready for some action. Агай нөө өсөсөөрөө үтгэр болчихжээ манайс жоохон бэлтгэлийг бол нэрээ гаруудтай бол үнэндээ үтгэр мэн солонгосыг нухлаа, Эстоныг нухлаа. Нөгөө хятад баг нь бол үнэхээр яг үздэх гараад байгаа аахгүй өсөсөөрөө сурцсан тий сурцсан. Тэгээ яг жоохон бэлтгэл хийсэн бол тэдэртэй бас ан маань үдчих болох боломжтой дээ. 9 сар дахиад тэмцээн болно гэсэн хэрэг бод байна уу гэж асуусан шүү. Байна гэж хариулж. Баярлалаа бид ямар ч нөө энд өөрөө тэмцээнд оролцсон маш талархаж байна. Тэгээд энд бол ингээд маш гоё байна. Ингээд аюу олон үзэгчтэй. Тэгээд бас Монголоос гэсэн хүмүүс ирсэн ингээд үзэж байна. Миний анхны олон улсын тэмцээн. Тэгээд энд ихний тоглолт бас сүүлийн тоглолтоо чухал мөч төгсөж дуусгаад багаараа ялалтанд өрсөндөө баяртай байна. Анх удаага нөө 9-9 тэмцээнд орж байгаа. Тэгээд өнөөдөр хожлоо. Тэгээд баг 2-т орчих байхаа. Баяртай байна. Ер нь ингээ үзээд байвал ер нь сайжрахаар юм байна шүү 9-9-ээр те. Хайда сайхан байна уу? Ямар ч байсан тэгээд Солонгос Эстон хоёрыг хожоод 2-т орлоо. Тэгээд хятадтай яг хоо жоохон туршлага дутаад нэг хожигдсан. Тэгээд яг жоохон тоглоод байвал ер нь сурчаар юм байна. Тэгээд бас яг нөгөө айгуу тийм нарийн ширийн сэтгэж ингээд хийгээд гаршуулах юмнууд олон байна. Тэгээд сурчвал ер нь бол нэлээ үтгэл юм байна. Тэгээд сайхан байна сайхан. За ингээд бас 5 ээлжийн турш Солонгосын багтай айгуу гой тоглолт хийлээ. Тэгээд заал бол амар гой халуун байна. Бас үзэгчтэй амар урамтай байна. Тэгээд манай Монголын бас аялж явж байгаа хүмүүс маань бидээс аюу гой үзлээ. Дэмжиж гоё суперс гоё камбари тоглож гоё хөжтэй маш гоё байна. За тэгээд Камбучтай гоё айтангаа бас энэ гоё төвчөөс бас гоё сонирхолтой ах шүү. Да бүгд амжилттай. Агуулгаа ийм 9-9-ийг 9-ээр тоглодог болоод эдсэд ирлээ. Тэгээд манай тамирчид маань бас маш хурдан дасан зогцож амжилттай оролцсондоо баяртай байна. За сайн байна уу? Бид хэд ингээд Санаад аялж яваа найзууд байгаа байхгүй юу? Тэгээ харин нөгөө монголчууд тоглож ийн гэхлээр нь шууд Санаагаас Вичан руу 200 км гэсэн баха. Тэгээ шууд нааша нөгөө аяллыг хөтөлбөртэй хийж агаад хөтөлбөрийнхаа шууд дундуур нааша шууд хүрээд ирсэн. Өөрөө тоглосон юм шиг хөлөрчлөө. Хоолоо молоо сөөчлөө. Тэгээ сэтгэл аюу гоё байна. Амар гоё дурсамжтай аялал хийж байна. Яг дэрэгдээс нь Монголынхаа багийг дэмжих амар гоё юм байна. Бид нар бүрстэ үнэхээр аз жаргалтайгаар үзлээ. Баярлаа. Баярлаа.